Эзний өдөр цуглаад их эзнийг магтан хүндэлж бас хамтдаа яг эзний дотор илүү их одоо хүчрхчих тийм цагуудыг дүүрэн гаргах байхаа гэдгийг итгэж байна. Тэгээд эдгээр өдрүүдэд би бас та бүхэнтэй нэгэн чухал сэдвээр цуврал сургаалыг хуваалцах болно. Өөрөөр хэлэх юм бол бид нар 6 удаагийн цуврал сургаалыг өнөөдрөөс эхлээд үзнэ. За энэ бол би та бүхэнтэй сайн төгсгөл гэдэг сэдвээр эзний үгийг хуваалцна. За тэгээд энэ 6 удаа хуваалцсангууд амьдралаа төгсгөе гэсэн үг биш шүү дээ, тэ. Амьдралаа бид нар эцсийн бүлэгтээ яаж сайн төгсөх вэ гэдэг. За энэ сургаалыг би та бүхэнтэй өнөөдөр 6 удаагийн цуврал сургаалыг Сингапурын нэгэн чуулганы пастор, доктор, профессор Дэвид Вонг гэдэг одоо пасторын бичсэн сайн төгсгөл гэдэг нэртэй алдартай ном байдаг. За энэ номон дээр үндэслээд би та бүхэнтэй энэ 6 цуврал сургаалыг хуваалцах болно гэсэн. За амжилттай, ад жаргалтай, гой төгсөж байгаа гой төгсгөлд хүмүүс их дуртай байдаг, тийм. Муухай кино ингээ гарч байгаа муухай төгсчих юм бол энэ яг дараагийн сериал байгаа, тийм. Дараагийн эпизод байгаа юм байна гэж хүмүүс боддог. За аливаа номыг ч гэсэн бид нар уншиж хагаад, тийм. Ад жаргалтай төгсгөр гоё болоод тэр номд их дуртай байдаг, тийм. Би баг байхдаа бид нарыг баг байхад Орос ардын үлгэрүүд гэдэг ийм зузаан ном байдаг ус. Ер нь бол Орос ардын үлгэрүүд бол ихэвчлэн яг социализмын үед бичигдсэн тэр үлгэрийн ном болвол дандаа ад жаргалтай дуустдаг ус. Ад жаргалгүй дуустдаг үлгэр гэж ер нь Орос үлгэрт ерөөсөө байдгүй. Дандаа дайснаа дараад дархан цолоо мандуулаад хайртай Марусига одоо тийм ээ дайсныхаа савраас мангасын амнаас авраад тэр лууг дараад мангасыг дараад дайснаа дараад дархан цолоо мандуулж ад жаргалтай дуустдаг. За Монгол үлгэрүүд ч гэсэн дандаа тэгдэг. Монгол үлгэр домгууч ч гэсэн тийм ээ эцсийн бүлэгтээ үгэл тэр төгсгөл юу гэж дуусч байгаа гэхээр ингээд амар сайхандаа жаргажээ гэдгээр тийм дандаа ер нь ад жаргалтай дуустдаг. За тэгвэл өнөөдөр бидний Христэд итгэж хүмүүс бидний бодох ёстой нэгэн чухал одоо зүйл бол би энэ дэлхий дээрх амьдралаа, итгэлийн амьдралаа эцсийн бүлэгтээ би сайн дуусгах чадах үгүй юу гэдэг дээр Христэд итгэж хүмүүс бид нар төвлөрөх нь их чухал байдаг. Христэд итгэж хүмүүс бид нар. За тийм учраас хамгийн түрүүнд бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эхлэл чухал. Аливаа зүйлийг эхлэн гэдэг чухал. Гэхдээ эхлээс илүү төгсгөл нь чухал байдаг. Бүр чухал гэсэн үг. Аливаа зүйл эхлэхэд тийм ч хэцүү байдгүй. Харин төгсгөл хүртэл нь явна гэдэг тийм амар байдгүй. Хэцүү байдгаа гэсэн үг. За гүйлтийн тэмцээн тийм ээ. Барианаас гарах бол тийм ч хэцүү биш. Тийм ээ. Гараанаас гарах бол тийм ч хэцүү биш. Харин барианд орно гэдэг бол амар байдгүй. Амар байд. Яаж хэрхэн барианд орох вэ гэдэг нь маш чухал гэсэн. Тэгэхээр гараанаас гарах нь чухал болооч барианд орох нь бүр илүү чухал. Аливаа үйл хэргийг эхлэх нь чухалч төгсөх нь бүр чухал. За тийм учраас бид нэгэнд Христэд итгэгч итгэлийн амьдрал гэдэг зүйлийг бид нар эхэлсэн бол бид нар яаж амжилттай дуусгах вэ гэдгийг энэ 6 удаагийн цуврал сургаалаар дамжуулаад би та нартай хуваалцна гэсэн. За юуны бүгдээр хамтдаа аливаа зүйлийн эхлэлээс илүү төгсгөл нь чухал юм а гэдгийг бүгдээрээ Библиэрээс харъя. Номлогчийн үгс 7-гийн 8 дугаар ишлэгийг харъя. За дахиад дараарай. За хамт уншъя. Дэлгэцэн дээр гарч ийн те. За 1 2 3. Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал аж. Сэтгэлийн төвчээр нь зүрхний бардамлаас эрхэм буюу гэсэн. За энд хоёр чухал зүйлийг дурдж байгаа. Нэгдүгüүрт нь хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал юм а гэж. За тэгэнгүүтлээ дараа нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр сэтгэлийн төвчээр нь зүрхний бардамлаас эрхэм буюу гэсэн. За энэ нэг чухал одоо ишлэлийг номлогчийн үгийг Соломон хаан буюу эртний одоо хамгийн мэрэгэн ухаантай гэж хэлэгддэг. Бурханаас хязгааргүй их мэрэгэн ухааныг авсан Соломон гэдэг хаан ийхүү бидэрт номлон хэлж
За тэгэхээр энд хэлж байна. Төгсгөл нь эхлэхээсээ илүү чухал байжээ гэж. Ажээ гэж. Тэгвэл тэгж чухал зүйлийг тийм ээ буюу сайн төгсөхийн тулд яах ёстой юм бэ гэдгийг дараагийн өгүүлбэр нь хэлж өгч байгаа. Тэрний юу гэхээр сэтгэлийн төвчээр нь зүрхний бардамлаас эрхэм буюу гэж хэлж байгаа. Тэгэхээр эндээс сэтгүүлээ зүгээр маш чухал нэгэн том зураглыг харах. Христ итгэлт хүмүүс бид нар итгэлийн амьдралаа хэрхэн яаж бид нар амжилттай дуусгадаг вэ гэхээр төвчээрээр дуусгадаг гэж хэлж байгаа. Төвчээр чухал юм аа. Төвчээртэй хүн сайн дуусгаж чаддгаа гэдгийг товчхондоо бол том зургаараа ингэ хэлчихэж байгаа. Тэгвэл яагаад хүмүүс итгэлийн амьдралаа амжилттай сайн дуусгаж чаддаггүй вэ гэхээр энд хэлж байгаа. Сэтгэлийн бардамнал гэжсэн. Тийм ээ? Өөрөөр хэлэх юм бол бардам зүрхнээсээ болж олон хүмүүс итгэлийн амьдралаа амжилттай дуусгадаггүй гэжсэн. Дуусгадаггүй гэжсэн. Бардам учраас тэд бурхныг тийм ээ үл ошооч итгэлийн амьдралаасаа няцаж явдгаа гэжсэн. Тэгэхээр маш олон тохиолдолд Христэд итгэж бид нар бурхныг анхдагч, бүтээгч, бүхнийг эхлүүлэгч альфа гэдэг дээр олон Христэд итгэж хүмүүс бид нар төвлөрч бурхан бол эхлэл юм а гэдэг дээр маш их өргөлд өгдөг, наривчлан хардаг. Тэгсэн хэрнээ Христэд итгэж бид нар бурхан бол төгсгөгч. Бурхан бол омега. Тэр бол альфа ч гэсэн бас омега юм а гэдгийг төгсгөлийг бид нар тэр болгон төвлөрч наривчлан харддаг. Өөрөөр хэлэх юм бол эзэн бол эхлэл, тэр бас төгсгөл. Тийм учраас бид эхэлсэн бол эзэнтэй хамт төгсгөх хэрэгтэй. Түүнийг бид нар альфа гэдэгт итгэдэг бол омега гэдэгт итгэх хэрэгтэй. Бид бурхантай хамт амжилттай эхэлсэн бол бурхантай хамт амжилттай дуусгах хэрэгтэй. Тэр нь юу вэ? Ам гэж хэлсэн. Ямар ам? Мөнхийн ам. Хэн өгдөг? Есүсийн өгдөг. Хэн өгдөг? Тэр альфа ба омега болсон бурхны өгдөг мөнх ам. Тэр амийн уснаас уусан нэг нь хизээч сангахгүй гэж. Энэ бол Тэнгэрийн деваачин улсад бид нар мөнхөд амьдрах амьдралын тухай ярьж байгаа. Тэгэхээр энэ амьдралд тэр мөнхийн амьдралд тэр амийн усыг ууж тэр мөнх амьд хүрэх хүртлээр амжилттай явж чадах уу үгүй юу гэдг нь бидний итгэлийн амьдралд үргэлж том асуулт болдог. Үргэлж том асуулт. За энэ дээр нэг зүйлийг бодох. Тэр бол юу гэхээр би одоо та бүхэнд Библийн болон за Христэд итгэгчдийн түүхэнд амжилттай эхлээд амжилтгүй дуусгасан түүхүүдийг олон ярина заяа. Бас амжилттай эхлээд амжилттай дуусгасан түүхүүдийг бас ярина. Эндээс бид нар суралцах хэрэгтэй гэсэн үг. Окей. За мөн бас нэг зүйлийг бодох хэрэгтэй. Тэр бол юу гэхээр хараа. За наашаас анхаарч. Ягаад хүмүүс амжилттай эхэлсэн хэрнээ амжилтгүй дуусгадаг шалтгаан болвол яг үнэндээ бол 100% хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Бурхны хувьд бол бурхнаас 100% юу шалтгаалдаг вэ гэхээр нэгд бурхан таныг дуудсан бол бурхан тань руу таныг хизээч орхидгүй ба бурхан танаас өөрөө ихэж амжилтгүй дуусгах үндсэн зүйлээ чинь бурхнаас хизээч шалтгаалдаг гэсэн. За үүнийг бид бүгдээрээ хамтдаа Библиэс маш тодорхой харах болно гэсэн. За Библи сайн ихэлсэн ч муу дуусгасан. Эсвэл сайн ихэлсэн ч сайн дуусгаж чадаагүй хүмүүс олон гардаг. Баримтаас хэдүүлээ харах юм бол тийм ээ яг үнэндээ бол сайн дуусгаснаас илүү муу дуусгасан их байдаг. Хамгийн харамсалтай. Fuller семинарын профессор доктор Роберт Клинтон гэдэг хүн Библиэд гардаг удирдагчдын дунд судалгаа хийсэн. Бүгднгээр судалгаа хийсэн. Хэдэн амжилттай эхлээд амжилттай дуусгасан бэ? Хэдэн амжилттай эхлээд амжилтгүй дуусгасан бэ гэдэг дээр судалгаа хийсэн. Библиэд байгаа бүр Библиэд бичигдсэн удирдагчдын байж тээ. 3 хүн тутмын нэг нь буюу 3-ны 1 нь амжилтгүй дуусгасан байдаг. Амжилттай эхэлсэн. Тэд үнэхээр бурхнаас дуудлага аваад гал халуун эхэлсэн. Тэд үнэхээр бурхны нэгүслийг тосолгоог ариунсны хүч чадлыг тэд бурхнаас зүн харааг авсан. Тэд маш хүчтэй эхэлсэн. Гэхдээ тэд дундаа унсан амжилтгүй эхэлсэн. Амжилтгүй дуусгасан байдаг. Хэдүүлээ харъя. Бодит байдал юм байна. Библийн эрэгтэй удирдагчдын 30% нь буюу тийм ээ
3/1 нь бариандаа амжилттай орсон байдаг. Орчин цагийн удирдагчны 20% нь бариандаа амжилттай ордог гэсэн судалгаа байдаг гинэ. Өөрөөр хэлэх юм бол чуулганыг удирдах байгаа пастор удирдагч нар, Христ итгэл удирдагч нар 20% нь бариандаа амжилттай орсон тухай судалгаа байдаг бол Паул Бек гэдэг доктор хэлсэн мөн. Надтай хамт Библийн сургалт өгсөн 24 оюутны 33 жилийн дараа үйлчлэлтэй тууштай байжээ гэж хэлсэн байна. Тууштай байжээ гэж хэлсэн. Энэ судалгаануудыг бид нар ингээд харах юм бол за эдгээр бол ингээд нэг гадаад орнд ч юм уу эсвэл Библиэс хийсэн судалгаа. Чухал. Тэгвэл хэдүүлээ та Есүс Христэд итгээд чуулганд явснаас хойш таны эргэн тойронд Монгол итгэгч нар танаа чуулганыхан таны итгэлийн найзуудаас хэдэн өнөөдөр байхгүй байна. Хэдэн өнөөдөр итгэлээс ухарсан байна. Тантай хамт амжилттай эхэлж исэн хүмүүсээс өнөөдөр амжилтгүй дуусгаж байгаа. Тэм хүмүүс байна уу? Төрж явсан тэдгэр хүмүүс байна уу? Би Христэд итгээд чуулганд үйлчлээд 26-7 жил болж байна. Маш олон итгэлийн хүмүүс мөр зэрэгцэн явж исэн. Сүнслэг тулалдаанд зэвсэг агсаад хамтдаа урагшаа явж исэн олон найз нөхөд маань одоо хамт байхгүй байгаагаа би хардаг. Олон янзын шалтгаанаас болсон баг. Бидний эргэн тойронд олон хүмүүс ийхүү амжилттай ихэлсэн хэрнээ дундаасаа ухарч няцаж буцаж явсан хүмүүс олон байгаа. Яагаад? Библиэлд ч гэсэн ийм хүмүүс олон байгааг бид нар харж байна. Тухайн цаг үедээ Библиэлд бүр түүний түүх эхлэхдээ тэр бол тухайн цаг үедээ байсан цорын ганц зөвхт хүн ба Бурхны тааллыг олсон хүн байсан гэж Новагийн түүх эхэлдэг. Нова ертөнцийг авардаг. Нова Бурхны хүч чадлаар галав юулгээс ертөнцийг аварсан тийм мундаг Бурхны зөвхт нэгэн байсан. Тухайн үедээ бус итгэлээсээ бол бусдаар шоолуулж, доромжлуулж, доог тохуу болж исэн тэр нэгэн зөвхт нэгэн бол Нова байсан. Тэр Бурханд ашиглагдсан уу? Ашиглагдсан. Тэр Бурхнаар дуудагдсан уу? Дуудагдсан. Тэр Бурхны өмнө үнэхээр зөвхт нэгэн байсан уу? Байсан. Гэхдээ түүний төгсгөл Библиэлд тэмдэглэгдэхдээ тэрээр дарсан согтуурч майхандаа нүцгэн хөвтөжсэн тухай гардаг. Соломон гэдэг маш гайхалтай. ертөнцийн түүхэнд түүнээс илүү мэрэгэн ухаан, түүнээс өмнөж байгаагүй, түүний үед ч байгаагүй, түүнээс хожимч байхгүй гэж хэлсэн. Соломоныг Бурхан хаанаар томилсон? Бурхан Соломоноос чи надаас юу гуймаар байна гэж. Соломон Бурханаас юу гуйлаа? Ямар мэрэгэн ухаан? Яах гэж мэрэгэн ухаан гуйсан юм? Соломон хаан Бурханд хэлдэг шүү дээ. Бурхан минь ээ, би таны энэ агуу ард түмнийг удирдахын тулд надад та мэрэгэн ухаан өгөөч. Удирдлагын мэрэгэн ухаан өгөөч. Ард түмнийхээ нуруунд дээр дарамт, зовлон, татвар, асуудал аваачгүйгээр энэ ард түмнийг таны агуу ард түмнийг гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл Бурхан минь энэ ард түмэн би хаан гэхдээ энэ хүмүүс минийх биш. Харин таны ард түмэн. Энэ бол та агуу учраас таны ард түмэн агуу. Би энэ агуу ард түмний мөхөс би яаж удирдах вэ? Эзэн минь та надад мэрэгэн ухаан өгөөч. Таны ард түмнийг зөв удирдах мэрэгэн ухаан өгөөч гэж Соломон хаан ямар даруугаар, ямар зөв хандлагаар, ямар итгэмжтэйгээр өөрийгөө өгөөсгөж Бурхныг та үнэндээ бол энэ ард түмнийг удирдах хаан шүү дээ гэж ямар гайхамшигтай залбирал, ямар даруй байдлыг үзүүллээ дээ. Бурхан хүртэл түүний залбирал сэтгэл нь хөдөлдөг. Тэгээ Бурхан бүр хэлж байгаа. Би чамд энэ мэрэгэн ухааныг өгөхөөс гадна би чамайг урд хожиж хизээж байгаагүй эд баялгаараас би чамайг өрөөх болно гэж. Ийхүү Бурханаар өрөөгдөж
Соломон бурхан хоёрын харилцаа маш гайхамшигтай халуун дулаан, маш гайхамшигтай тэр даруй байдал дотор эхэлж байгаа. Гэтэ яг үндэ бол түүний амьдралын сүүлийн он жилүүд надад энэ ард түмнийг удирдах мэрэгэн ухаан өгөөч гэжсэн Соломон өөр бурхадад зүрхээ өгч, өөр бурхад руу амьд бурханаас зүрхээ эргүүлэн өөр бурхад руу очино. Тэр байтгаас амьдралынхаа сүүлийн он жилүүдэд Соломон мэрэгч төлөгчдөр очиад одоо би яах вэ? Одоо би хэрхэн удирдах вэ гэдгээ асууж байгаа. Тэр бурханаас сэтгэлээ бууруулсан. Үеийнхээ бусад залуучуудаас өөгөө цэвэрхэн харагдчихсэн. Үеийнхээ бусад залуучуудаас бие бэлтэр бүх талаараа маш гоё залуу. Одоогоор бол хин мэдгүй. Нэг загвар өмсөж юм уу мэдгүй. Тэр бусад үеийнхнээс толгой өндөр байсан гэжсэн. Тэр өндөр сайхан царайлаг залуу байсан. Тэр маш гарамгай залуу байсан. Хэн бэ? Саул хаан. Түүнийг бүр Библи тэгж хэлж байгаа шүү дээ. Тэр маш сайхан залуу. Тэр бусдаас толгой өндөр тийм хүчрхэг ирвэс. Тэр дайн тулаан болгондоо ялж ирсэн. Тэр ялалт байгуулчихсан. Түүний нэр ард түмэн даяар цуурайтчихсан. Гэхдээ тэр эргүүлээд өөрийг нь тэгж өндөр дүүргэсэн, ялалтуудыг өгжсэн. Тэр бурхнаас холдож, тэр бурхнаас тэр өөрийнхөө зүрхийг эргүүлж, тэр бурхны өмнө хийх ёсгүйгээ хийж, хийх ёстойгоо хийгээгүйсээ болж, түүнээс бурхан хаан ширээг нь авсан. Энэ бол амжилттай ихсэн Саул амжилтгүй дуусгаж байгаа. Сүүлдээ тэр хамгийн аимшигтай нь өөрийнхөө элдэнд хорогдож өгч байгаа. Шинэ гэрээнд Дэм гэгч нэгэн хүнийг Паул 3 удаа дурдсан байдаг. Шинэ гэрээнд Дэмийн тухай Паул дурдахдаа эхний дурдалтанда Дэм бол миний хамтрагч юм а гэж хэлсэн байдаг. Хоёр дахь удаа дурдахдаа Дэмийн тухай зүгээр л дурдаад өнгөрдөг. Харин 3 дахь удаа дурдахдаа тэр бол ертөнцийг хайрлан намайг орхин явсан юм а гэж Дэмд Паул маш их гомдсноо илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Дэм амжилттай ихсэн ч ертөнцийг хайрлан тэр үеийг хайрлан тэр Паулыг орхин, өөрөөр хэлбэл тэр илгээлтэй орхин буцсан явсан байдаг. Та нар бүгдээрээ санаж байгаа. За бүгдээрээ Лукай 17-гийн 19-ийг дэлгэцэн дээр харъя. Лукай 17-гийн 19. За бүгдээрээ хамт уншъя. 1 2 3. 10 хүн эдгээлэгсэн биш үү? Бусад 9 нь хаана байна? Энэ харь хүнээс өөр хинч бурханд алдрыг нь өргөхөөр буцаж ирсэнгүй юу гэд тэр түүнд. Бос замаараа яв, итгэлчин чамайг эдгээлээ гэвэ гэж. Амен. Есүс нэгэн гацаанд очих үед тэнд 10 уйман өвчтөе хүмүүс байсан. Уйман өвчин гэдэг бол нийгмийн харилцаанд орж болохгүй тусгаарлагдсан хүмүүс. Тэд хүмүүс рүү ойртож болтгоо. Тэгэд тэр 10 хүн Есүсийг хараад холоос Есүсээ биднийг өршөөгөөч, биднийг өрөвдөөч гэж. Тэдний амьдрал үнэхээр өрөвдөлтэй байсан. Тэдний амьдрал үнэхээр хэцүү байсан. Харин тэр үед Есүс тэдэнд явж тахилчдад өөрсдийгөө үзүүлээ хичээлдэг. Тухайн үед хэрвээ уйман өвчтөе хүн идэгсэн бол би идэгчлээ гэд шууд нийгмийн харилцаанд орж болтгүй байсан. Тухайн үед уйман өвчтөе хүн хэрвээ идэгсэн бол заавал тахилч нарт очдог. Тахилч нар тэр хүнийг үзээд үнэхээр идэгсэн байх юм бол тахилч нар энэ хүн идэглэсэн гэдэг тэр баталгааг нь өгдөг. Тэгээд тэр баталгаанд байж нийгмийн харилцаанд буцаж ордог гэсэн. Тахилч нарын тийм баталгаа байхгүйгээр
тэр хүн ямар ч бусад хүмүүстэй харилцах эрхгүй тийм хуультай байсан. Харин Есүс юу гэж хэлсэн? Одоо та нар яваа тахилч нарт үзүүлээ гэсэн. Нөгөө 10 тахилч нарт очиж бид идэгсэн гэдэг баталгаагаа очиж авсан баг. Тэгээд тэд маш их баярлсан. Буцаад хэвийн амьдралд орлоо. Бид үнэхээр бусдад хамт амьдрах боломжтой боллоо. Хайртай хүмүүс дээр очих боломжтой боллоо. Гэр бүл дээр очих боломжтой боллоо. Ажил хийх боломжтой боллоо. Цуглаандаа явах боломжтой боллоо. Ямар гоё вэ гэж. Бүгдээрээ тухайн нөхцөл байдалтай баярлсан. Харин тэгтээ 9-нд баярлаад цаашаа явсан бол нэгэн хүн буцаж ирээд Есүс дээр ирээд Бурханд алдрыг өргөж Есүс талархсан. Харин энэ үед Есүс түүнд юу гэж хэлсэгээ? Бос замаараа яв. Итгэлчин чамайг идгээлээ гэж. Үүний өмнө Есүс хэлэхдээ би 10 хүнийг идгээсэн биш үү? 9 нь хаана байна гэж. Өөрөөр хэлбэл 9 нь амжилтгүй дуусгасан. 9 нь сайн дуусгаж чадаагүй. 9 нь буцаж ирж Бурханд алдрыг өргөөгүй. 9 нь буцаж Бурханыг ирж Есүс талархаагүй. Харин нэг нь амжилттай тусгасан. Тийм учраас Есүс бос замаараа яв. Итгэлчин чамайг идгээлээ гэж хэлж байгаа. Итгэл идгээх үед юу болдог гэж? Итгэлээр идгээх үед бид чөлөөлөгддөг. Итгэлээр идгээх үед бид аврагддаг. Итгэл идгээн гэдэг бол итгэл нэмэх нь итгэл явж байгаа. Итгэл байгаа учраас сүнслэг байдлыг харагдаж байгаа гэсэн. Тэгэхээр бид бодох. Бид өнөөдөр Есүс Христэд итгэхдээ үнэхээр Есүстэй хамт байж Бурханд алдрыг өргөж амьдралынхаа бүлэг болгон дээр амьдралынхаа талбар болгон дээр түүнд бид нар талархлыг өргөж алдрыг өргөж амьдрч чадчихэв. Бид хэр амжилттай дуусгадаг вэ? Аливаа зүйлсүүдийг. Иохан 19:30 дугаар ишлэгийг харъя. Яг үнэндээ бол энд ингэж хэлж байгаа. Есүс цууг амсаж гүйцэлтлээгээд тэргүүнээ гудаалган сүнсээ өргөж өгчихсэн. Энэ ишлэгийг харах юм бол энэ хорвоо ертөнцийн ихэлснээ 100% төгс хамгийн амжилттай дуусгаж байгаа цор ганц хүний тухай харж болж байгаа. Энэ бол Есүс. Есүс энд хэлэхдээ гүйцэлтлээ гэдэг үгийг хэлж байгаа. Гүйцэтлээ гэдэг энэ үг грек хэлний тетлиаста буюу бүх өр төлөгдсөн гэдэг ийм утгатай байна. Бүх өр төлөгдсөн буюу Есүс энэ дэлхий дээр яах гэж ирсэн бэ? Есүс хүн төрлөختний гэм нүглийн өрийг төлөхийн тулд 100% төлөхийн тулд ирсэн. Байрны лизинг 15 жилийн турш төлж явж байгаад хамгийн сүүлийнхаа төлөөл гэрчлэгээ гаргаад авангууд хүн яах вэ? Уур нь хүрхгүй өстэй. Баярлна өстэй. Баярлна штэ. Өр төлөгдсөн. Одоо энэ байр 100% манайх. Банкных биш, манайх. Барилгын компанийн биш, манайх. Минийх. Гэрчлэгээ нь миний нэр дээр гарсан. Одоо ингээд би үл хөдлөх хэрэгтэй. Өр төлөгдсөн. Гүйцэлтлээ. Бурхны хувьд түүний үл хөдлөх хөрөнгө та байсан. Таныг тэр Есүсээр дамжуулан Христийн цусаар таны бүх гэм нүглийн өрийг төлөөд таныг өөртөө авсан. Амен. Тэгээд танд гэрчлэгийг ч өгсөн. Сертификатыг ч өгсөн. Ямар сертификат? Чи бол мөнхийн улсын иргэн юм а гэдэг сертификатыг өгсөн. Яг энэ ажлын төлөө Есүс энэ дэлхий дээр ирсэн ба. За энэний уртлын слайдыг харъя. Иохан 17-гийн 4-дээр Есүс ингэж хэлж байгаа. Юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж хэлсэн. Есүс Бурхан танд залбирж байгаа 17 дугаар Иохны 17 дугаар бүлэг бол Есүсийн залбирлын бүлэг байдаг те. Энэ бүлэг дээр Есүс ингэж хэлсэн. Хий гэж надад даалгасан ажлыг тань гүйцэтгэн. Би таныг газар дээр алдаршуулбаа гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол Есүс энэ дэлхий дээр энэ газар дээр Бурханы даалгасан ажлыг хийхээр ирсэн. Тэгээд 17 дугаар бүлэг дээр
ажлыг тань гүйцэтгэн гэж хэлж байгаа. Тэгээ яг энэ гүйцэтгэн гэдэг энэ үг сая бид нарын үзсэн 19-ийн 30 дугаар ишлэлээр гүйцэлдлээ гэдэг үгээр бүрэн болж байгаа. Өөрөөр хэлбэл Есүс бол энэ дэлхий дээр хамгийн төгсөөр сайн төгсгсөн цорын ганц нэгэн баг. Амен. За тэгвэл төгс биш ч сайн төгсгсөн итгэлийн бааtruудаас Библиэлд байдаг. Сая бид нар Нова, Соломон, Саул гэх мэтлэн амжилттай ихсэн ч тийм сайн амжилттай дуусгаж чадаагүй хүмүүсийн талаар үзсэн бол одоо хэдүүлээ хэд хэдэн хүнийг дурдъя л да. Саяхан энэ 7 сард биш 8 сард манай цуглаан дээр ирсэн Солонгосын Жигүүжэн цуглааны одоо хүүхдийн цуглааны багийнхан 10 хэдэн манай цуглаан дээр ирээд бид нар баян хөшөөнд 120 орчим хүүхдүүдэд VBS гэдэг хөтөлбөр хийсэн. Тэгээд тэр багийн 10 хэдэн хүн ирээд анхныхаа танилцах одоо тэр танилцуулга дээр өөрсдөө ингээд нэг нэгээр ингээд танилцуулж. Тэгээд тэр дунд нэг эгчээс тэр эгч өөрийгөө танилцуулахдаа тэгж хэлж. Би 26 жилийн турш тасралтгүй хүүхдийн багш хийж байна. Гэхдээ нэг л ангидаа хүүхдийн багш хийж байгаа. 26 жилийн турш. Тэгээд тэр хүүхдүүдэд төгсгөл дараагийн ороод ингээд тэндээ яг тэр байр суурин дээр 26 жил үйлчлсэн гэж байгаа. Тэгээд тэр их юу хэлж байгаа вэ гэхээр би 26 жилийн турш хүүхдийн цуглаанд үйлчлэхдээ би нэг удаач болиё гэж бодож байгаагүй гэж байгаа. Нэг удаач заастаа үйлчлээ үгүй болчих ёстой хэцүү байна. Хинч намайг ойлгохгүй байна. Ингэж хийлээгээд би авч байгаа те надад ямар ашигтай ингэж хизээч бодоогүй. 26 жилийн турш хүүхдийн багш хийхдээ би нэг ч удаа болиё гэж бодож байгаагүй гэснээ ардаас нь юу гэж хэлж байгаа гэхээр Бурхан намайг зогсоох хүртэл би энэ үйлчлэгийг хийсээр байх болно гэж. Бурхан намайг хизээ боль гэж хэлэн тэр хүртэл би хийсээр байх болно буюу би сайн дуусгах болно гэж. Ваа тэр их чинь тэр итгэл, тэр даруй байдал, тэр үйлчлэгийг хараад пасторууд бид нар хүртэл тэгж боддог. Болчих. Ер нь пастрыг үйлчлэжсэн хэцүү юм бэ? Болиё. Цуглаанд хүмүүс ирэхгүй байна. Хүмүүсийн хардаас гүгээд манай монголчууд за ирлээ гэж цагтаа ирдэггүй. Хүний өмнө цуглаанд явж байгаа юм шиг. Цуглаанд ирж байгаа хүмүүсийн сэтгэлгээг яаж өөрчлөх вэ? Цуглаан надад юу өгөх вэ? Цуглаанаас би юу авах вэ гэж ирдэг тийм сэтгэлгээг. Харин би цуглааныхаа төлөө юу өгөх вэ? Би цуглаанд хаанчлын төлөө юу хийж хэрхэн үйлчлэх вэ? Ийм сэтгэлгээг монгол хүмүүс яаж суулгах вэ? Заримдаа солонгос хүмүүсийг хараад би атаархдаг. Цуглаанд ирж байгаа хүмүүс нэ. Би цуглааны төлөө юу хийх үү гэдэг бүр тийм өрсөлдөөнтэй амьдардаг хүмүүс. Зарим цуглааны хүмүүс. Та нар мэдээ. Манай гэр бүл Солонгосын тэр Жигүүжэн гэдэг цуглаанд 6 жил үйлчилсэн шүү дээ. Тэгэхээр ингээд яг солонгос цуглааныхын системийг харахаар тэр цуглаанд үйлчилж байгаа хүмүүс юм үе шаттай үйлчилдэг байхгүй. Хэн дуртай нь хурж ирэнгүүтлээ би танай цуглаанд ахлагч хийгээд. За тэг ахлагч дутуу эсэ тэг гингүүд хийжээсэ. За одоо би боллоо гэдээ явчихдаггүй. Зүгээр туслагч хийх гэж байна шүү дээ те. Эхлээд тэр хүн туслагч болохын тулд цуглаанд чипса буюу туслагч болохын тулд эхлээд яадаг вэ гэхээр гадаа шүү дээ. Үүдэнд машин ингэж одоо ийш яваараа тийшээ зогсоороо гэдэг ийм машин зохицуулдаг ажлыг дор хаяад 1 жил 6 сар хийх хэрэгтэй. Жил хагас хийх хэрэгтэй. Тэгээ тэрийгэ бүртгүүлнэ. За би энэ бүтэнсээ өдөр тэнд зогсож тэдээс тэдэн цагийн цуглаан дээр тэгж машин зохицуулсан гэх бүртгүүлнэ. Тэгээд тэр хүн тэгж хийснийхаа дараа одоо компаниар ярих юм бол жоохон тушаал авах юм. Тэрний дараа чипсаа олоод яг хөө цуглаан дотор орж дотор үйлчлэл хийж эхэлнэ. Тэгээ тэр чинь бас цаанаа их учир жамцсантай. Цуглаан тэгээ яг ингээд цуглаанд үйлчлдэг гэх юм бол
цуглааны санхүүгийн албанаас тэр хүний нэрээр 11 өргөж өгөхгүй гэдгийг шалгана. Өнгөрсөн жил энэ хүн 11 итгэмжтэй өргөсөн юм. Хэрвээ бурханд 11 итгэмжтэй өргөөгүй байх юм бол уучлаарай та манай цуглааны үүслэгч болоход арай тэнцээгүй. Тэнцэх боломжгүй. Ийм шалгуурууд байдаг. Тэгээд тэр дунд чинь тэр цуглаан зүгээр яг тэр нэг машины юм зогсоол дээр үйлчлэх гэж боо өрсөлдөөн болно. Тэгжээс хүнээ авч. Гэтэл манай Монгол цуглаа яаж вэ? Өөрчлөлт үйлчлэх бол болчих шүү. Цуглаанд ирүүл ир нэхгүй бол болчих шүү. Тэгэхээр яг үнэндээ бол амжилтаа эхлээд амжилтаа дуусгасан хүмүүсийг харах юм бол тэдний амьдралд нэг чухал зүйл байдаг. Тэр бол юу гэхээр мэдээж хамгийн чухал зүйл нь бурхан дээр төвлөрч амьдардаг хүмүүс амжилтаа дуусгадаг. Бурхан дээр төвлөрч амьдардаг. Йошуа 23:14-ыг харъя. Энд байна уу? Баггүй нэ. За Йошуа намын 23:14 дээр ингэж хэлсэн. Бурханы хэлсэн болгон Йошуа одоо ингээд амьдралынхаа төгсгөлийг дүгнээд хэлж байгаа байхгүй. Бурханы хэлсэн болгон бидний амьдралд биелсэн гэдгийг та нар одоо харлаа. Гэж Йошуа өөрийнхөө амьдралыг дүгнэн хэлэхдээ миний хэлсэн биш. Миний хүссэн биш. Би сайндаа биш. Би мундагдаа биш. Харин Бурханы хэлсэн болгон биелсэн. Тийм учраас би амжилтаа дуусгалаа гэдгээ гэрчлэн ярьсан байдаг. Тэгэхээр та нар амжилтаа дуусгасан хүмүүсийн түүхээс хармаар байгаа бол мэдээж нэгдүгüүрт нь Есүсээс суралц. Хоёрдугаарт нь та нар Йошуаг харж болох нь. Гуравдугаарт нь би бол зөвхөн төлөөлж жишээ өгж байгаа шүү дээ, тий. Гуравдугаарт нь за миний ямар ч лсэн бүр маш их унших дуртай түүх бол Йосефийн түүх. Хуучин гэрээний Эхлэл ном 50 дугаар бүлгийн 12-оос 20 дугаар ишлэгийг харах юм бол Эхлэлийн 50-ын 12-оос 50 дугаар бүлгийн 12-оос 20 дугаар ишлэгийг харах юм бол Йосеф амьдралаа төгсөж байгаа тухай гарч байгаа. Гэхдээ тэр төгсгөл үнэхээр нандин, үнэхээр гайхамшигтай төгсөж байгаа төгслийн тухай гарч байгаа. Хараа Йосефийн амьдралыг харах юм бол зөө шүү дээ, тэ. 17 настайгаас эхлээд түүний түүх Библиэр бичигдэж байгаа. 17 настайгаас нь. Йосефийн амьдралыг харах юм бол 17 настайдаа л тэр золгүй зүйлтэй учирч байгаа. Муу зүйлтэй учирч байгаа. Тэгээ явсаар байгаа нэг муугаас нэг сайн руу биш. Нэг муугаас дараагийн муутай уулзраад яваад байгаа. Дараагийн муутай уулзсаад арайг гайгүй болоод ирэнгүүт дахиад нэг муутай уулзраад. Түүний амьдрал яг л давааны цаана даваа байдаг гэдэг шиг асуудлын цаана үргэлж асуудал. Муугийн дараа муу тохиолдсон. Гэхдээ тэр тохиолдсон муу болгоныг тэр сайнаар төгсгөө явуулсан. Ойлгож байна те? Сайнаар төгсгөөц. Сайнаар төгсөнгөт муутай учраас тэр мууг сайнаар. Өөрөөр хэлбэл тэр бурханлаг хүч чадлаар тэр үнэхээр итгэмжтэй байдлаар тэр хүний сайн мэс чанараар тэр мууг даваал гараа явуулсан. Тэгж жагаад Эхлэл тэр 50 дугаар бүлэг дээрээ Йосефийн амьдралаар Эхлэл ном төгсөж байгаа байхгүй. Тэгээд Йосеф өөрийнхөө амьдралыг дүгнээд хэлж байгаа. Ингэж хэлж байгаа ш тараа. Ах нартаа хандаад та нар намайг хорлох гэсэн боловч Бурхан бүхнийг сайнаар эргүүллээ гэж. Би Бурханыг орлож яахан чадах вүлээ гэж хэлж байгаа. Би Бурханыг орлож яахан чадах вүлээ гэж. Бурхан бүхнийг сайнаар эргүүлж та нар намайг зарах гэснээс болж хороох гэснээс болж Бурхан намайг өөрөө өдөрдөж тэр үхлээс намайг аварч аварснараа үе олон хүнийг өлсгөлөнгөөс аварсан юм агчилж байгаа. Йосефийн амьдрал инхүү сайнаар төгссөн. Шинэ гэрээнд Марк гэдэг нэгэн залуугийн тухай гарч байгаа. Маркийг таних уу? Уулзж ирсэн үү?
Маркийн талаар Паул бичсэн тий. Азад бага Азад сайн мэдээ таарахгаа явах гэсэн чинь Марк хулчигаад айгаад гэрлүүгөө явцсан тухай гарч. Тийм учраас Паул Маркийг зэмлсэн байдаг. Тэр бол хулчгаар би дахиж Марктай сайн мэдээний аялалд явахгүй, илгэл дээр явахгүй гэж. Харин хэсэг хугацааны дараа Паул Маркийн тухай дахин бичгтээ Маркийг дагуулад ирээрээ. Бид хамтдаа хаанчлан төлөө явна гэж. Өөрөөр хэлбэл Марк дунд нь унсан ч босоод амжилттай тусгаж байгаа. Марк яасан бэ гэхээр амжилттай дуусгахаас гадна сайн мэдээний 4 номын нэгийг бичиж байгаа. Маркийг санаж байна уу? Есүсийг баригдахад яалаа? Нүцгэн цухтаад нөхөр штэ. Гэхдээ тэр амьдралд нь уналт байсан, бүтлгүүтэл байсан. Гэхдээ тэр амжилттай дуусгасан байдаг. За төгсгөлд нь итгэлийн амьдралаа маш хэцүү, маш муу амьдралаас эхлээд харин маш амжилттай дуусгасан хамгийн тод, хамгийн хүчрхэг жишээ бол Паулийн амьдрал өөрөө баг. Эдгээр слайдуудыг харах юм бол би 2 дугаар Тимот 4-ийн 7 дугаар ишлэлийг би бүх слайдн дээр бичсэн баг. Энэ бол энэ 6 цуврал номлолын гол баг ишлэл шүү. За. Тэгэхээр өөрөөр хэлбэл 2 дугаар Тимот 4-ийн 7 дээр ингэж хэлсэн. Би сайн тэмцлэр тэмцсэн, би замаа дуусгасан, итгэлээ сагсан гэдэг ишлэл байдаг буюу энэ бол Паулийн өөрийн амьдралаа төгсгөж, төгсөхдөө дүгнэхдээ би сайн төгсөж байгаа шүү. Сайн төгсгөл юмаа гэдэг хамгийн том жишээг харуулсан амьдрал байсан. Өөрөөр хэлэх юм бол Паул яг үнэндээ бол энэ дэлхий дээр үйлчлж байхдаа өөрийнхөө үйлчлэлийн амжилт, өөрийнхөө үйлчлэлийн тийм ээ үйлчлэл дээр гол фокусо тавиг. Өөрөөр хэлэх юм бол тэрээ тийм ээ Эфес хотод 3 жил үйлчлэхдээ маш хүчрхэг нутгийн хүчрхэг чуулганыг тэр тарьсан байдаг. Бий болгосон байдаг. Тэгээд гэхдээ тэр юу мэдчихсэн бэ гэхээр сайн чуулган тариад пастрын ажил дуусаа юу гэж бодоог. Сайн үйлчлэлийг бий болгоод би амжилттай дуусгах гинэ гэж бодоог. Паул юун дээр төвлөрсөн бэ гэхээр үйлчлэл нь амжилттай байгаа дээр биш харин амжилттай дуусгах дээр төвлөрж ирсэн. Тийм учраас Паул Эфесийнхнийг цуглуулад, Эфес чуулганы ахлагч нарыг цуглуулад тэр юу гэж хэлсэн гэхээр за би дараагийн аялалдаа гарлаа. Одоо нутгийн чуулган та нар одоо үйлчлэх гэхээр намайг байхгүй олон янзын бэрхшээл гарна. Хооронд сургаалууд орж ирнэ. Асуудал зөндөө гарч ирнэ. Гэхдээ та нар бол нутгийн чуулганы пастор, өдөртөгч нар та нар үйлчлэхий би явлаа. Та хаашаа явах чинь? Би Иерусалим руу явах гэж. Иерусалим явж явах чинь. Тэнд намайг юу ч хүлээж ээж магадгүй. Үхэлж хүлээж ээж магадгүй. Иерусалим хотод очих юм бол би үхэж магадгүй. Гэхдээ би Бурхны дуудлагын дагуу сайн дуусгах ёстой гэдгээ мэдж байгаа гэж тэр хэлж байгаа. Тийм учраас тэр сайн дуусгахаар Эфесийг орхиж Иерусалим руу явж байгаа. Тэгэхээр өнөөдөр хийж байгаа сайн зүйл дээрээ биш. Харин хожим хэрхэн сайн төгсгөх вэ гэдэг дээр төвлөрөх талаар Паулаас зааж байгаа. За гэхдээ мэдээж хожим сайн төгсөхийн тулд бид дараах 2 зүйлийг санах хэрэгтэй. Доктор Дэвид Вонг биднэрт яг энэхүү номоо эхлэхдээ энэ 2 зүйлийг сануулсан байна. Би энэ 2 зүйлийг хэлээд өнөөдрийн номлолыг дуусгая. Тэгэхээр хэрвээ та нэгэнт Христэд итгээд итгэлийн амьдрал гэдэг гараанаас гарсан бол барианд орох хүртлээр та итгэмжтэй байж барианд орох үед эцсийн зорилго ер нь Христэд итгэж хүмүүсийн эцсийн зорилго юу гэхээр ерөөсөө энэ шүү заяа. Хожим бид нар бүгдээрээ бурхан дээр очино. Окей. За тэгээ бурханаас бид нар яг энэ үгийг сонсохын тулд амьдрах хэрэгтэй болж байгаа. Ямар үг вэ? За хамт уншъя. 1 2 3. Эзэн нь түүнд сайн байна. Итгэмжит сайн боол минь. Чи цөөн юмд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцлаа. Эзнийхээ баяр баясгалан ор гэжээ. За одоо хэдүүлээ ингэ заяа. Сайн байна. Итгэмжит сайн боол гэдэг үгийн оронд өөрийнхөө нэрийг хэлээд уншия заяа. За 1 2 3. Сайн байна. Итгэмжит сайн мега минь. Ингэж унших нь шүү дээ, тий? Юу гэсэн үг юм? Яг эцсийн бүлэгтээ бид бурхны өмнө очих үед бид нарыг хараад сайн байна. Итгэмжит сайн мега чи.
Чи миний даасгасан хариуцсан зүйлсэд чи итгэмжтэй байл. Миний баяр баясгаланд ороо гэж хэлв. Энэ үгийг сонсож, энэ үгийг би Бурханаас авахын тулд бид энэ дэлхий дээр амжилтаа тусгах хэрэгтэй. Харин нөгөө үгийг бас санах хэрэгтэй. Эзэн минь гэсэн болгон миний хаанчлалд орохгүй гэж хэлсэн. За тэгвэл сайн байна. Итгэмжит сайн боол минь гэдэг энэ үгийг Бурханаас эцсийн бүлэгтээ авахын тулд бид өнөөдөр хоёр чухал санамжийг авах хэрэгтэй. За нэгдүгüүрт нь юу гэхээр тэмцээн эхлэхэд гүйлтийн уралдаан гараанаас гарах яг тэр мөч төгсгөлтэй холбоотой байдгийг хизээж мартаж болохгүй гэсэн. Өөрөөр хэлэх юм бол тэмцээний төгсгөл одоо эхэлдэг гэсэн. Дахиад хэлье. Би залуу байна. Амьдрал дуусах болоогүй байна. Яах вэ? Тэгэл ингээл залуу насаа жоохон ингэж явж байгаа л жоохон хөвгшрөөд бурханлаг очиод төхөөд ирэхээр нэг нэлээд бурханлаг хүн болчихноо. Гэтэ тэргүй бидний эзэн бол нэгүсэнгүй юм чинь гэж бодож болохгүй гэсэн. Өдөр болгон өвөөгөө Библи уншихыг нэг хүү хараал байдаг гэсэн гинэ. Өдөр болгон Библи уншаал бүр шүү дээ. Амар нухацтай уншаалсан гинэ. Тэгээ нөгөө хүү өвөөгөө харж байгаад ээжээс асууж ингэж. Ээж, өвөө яагаад өдөр болгон Библи уншд юм бэ гэж. Тэгсэн чи ээж нь хөрөөгөө харснаа. Өвөө чинь залуудаа ерөөсөө Библи уншдаггүй байсан юм уу? Одоо харин төгсөлтийн шалгалт нь болох гээд толгоогоо гачлахаа суугаад байгаа маа гэсэн үг. Нэг заримдаа тийм хүмүүс байдаг шүү дээ. Шалгалтандаа бэлдэхгүй яваалаад. Явж ирснээр урд орон гин маргааш шалгалттай юм биш гингүүдлээс шүнжэнгөө уншаад ингээд бичээд байдаг. Гэсэн чи тэрий чи одоо нөгөө нэг Эрдэнэтэд тэгээд байгаа шүү дээ. Шалгалтынхаа өмнөх өдөр битгий шалгалтандаа бэлд. Унтаж тархиасаа амраа гэдэг байгаа шүү дээ, тий. Өөрийнхөө дураар өөрийнхөө зүрхийг зүгээр баясгах байдлаар амьдарч ийсэн аа гинт за одоо нэг 50 гарчлаа. Одоо нэг жоохон цуглаандаа үйлчлээ жоохон бурханлаг амьдрахгүй болохгүй наа гэж бодож явж болохгүй гэсэн санааг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл эхэлсэн бол төгсгөлтөөгөө холбогд. Тийм учраас нэгдүгüүрт нь тэмцээн эхлэл бол төгсгөл чинь чухал шүү гэдгийг одооноос бодох хэрэгтэй гэсэн. Хоёр дахь нь итгэлийн амьдралын дунд янз бүрийн шийдвэр гарах нөхдөдлүүд хэрэгтэй болдог. Шатрын нүүдэл болгон хожилтой эсвэл хожигдолтой холбоотой. Тийм биз? Нэлээ олон тийм ээ одоо шатар надад байгаа юм чи яаж нүүсээ яах вэ гэд хамаагүй нүгэд ээж болохгүй. Нүүдэл болгон ухаалаг байж ээж төгсгөлд нь хожих уугүй юу гэдгийг шийддэг. Тэрэн шиг амьдралынхаа бүлэг болгоныг Йосеф шиг, Паул шиг, Йошуа шиг сайн төгсгөх хэрэгтэй гэсэн. Бүлэг болгоно. Амьдралдаа гаргаж байгаа шийдвэр, үйлдэл, харилцаа энэ болгон дээрээ анхаарлаа төвлөрүүл. Битгий хайн ханд. Яг үнэндээ бол бид хизээ миний амьдрал төгсгөө гэдгийг мэдэхгүй. Өнөө оройч дуусч магадгүй. Маргааш дуусч магадгүй. Энэ амьдралд юу болохыг бид нар мэдэхгүй. Тийм учраас шийдвэр болгоно амьдралынхаа бүлэг болгоныг сайн дуусгахыг хичээж амьдрах хэрэгтэй. Нөгөө талаар бидний эзэн Есүс хулгайч мэт гинэт ирнэгчлсэн. Бидний эзэн Есүс яг үнэндээ бол хизээч ирж магадгүй учраас бид үргэлж бэлэн байх нь чухал юм гэсэн. Дахиад хэлье. Бидний эцсийн зорилго уулын орой дээр гарах биш. Магадгүй бид нар уулын орой дээр гарчаад буух тэр үед ч Есүс ирж магадгүй. Уулын орой дээр гарчлаа би амжилтанд хүрчлээ гэд хайн хандаж болохгүй гэсэн. Буцаж буух. Туршлагатай хуульчид
уулчид Эверестийн оройд гарахдаа заавал өдрийн 2 цагаас өмнө гарсан байх ёстой. Хэрвээ өдрийн 2 цагаас өмнө гарах амжаагүй бол одоо нэг 100 метр явах гэдэг тэгм бол орой дээр нь гарчин. Гэхдээ 2 цаг нь болчиход байдаг. Шуналдаа автаад 100 метр юм чи тэр цаг ямар хамаатай ингээд гарснаасаа болоод буухта хөлдөөд өгсөн хүмүүс байдаг. Өнгөрсөн 7 хоногт Кыргызстаны алдартай уулчин Наталья гэдэг эмэгтэй Эверестийн ууланд хөлдөж өглөө. 100 уулчид асрыг туршлагатай уулчид амжилтын тэр шунлаас болж тэр уулнаас дахиж бууж ирэхгүй түүхүүд тохиолдлууд олонтой байдаг. 2 цагаас өмнө буцах ёстой байсан. Бид маш хянаар болгоомжтой итгэлийн амьдралаа сахих хэрэгтэй. Тэгвэл дараагийн сургаалуудаар би та бүхэнтэй итгэлийн амьдралын бүлгүүдээ хэрхэн төгсгөх юм. Тэр дунд бидний амьдрал тохиолдож байгаа тэр цөхрөлийн бүлгийг, тэр амжилтын бүлгийг, тэр бүтлгүүтлийн бүлгийг, тэр гим нүглийн бүлгийг, тэр зүрх сэтгэлийн шарахын бүлгийг яаж дуусгах юм бэ? Амжилттай дуусгаж болох юм бэ гэдэг талаар маш сонирхолтой үлдсэн 5 номлол хийгдэх болно. Бүгдээрээ Библийн итгэлийн баатруудын амьдралаас жишээ аван суралцах болно. Би та бүхнийг дараагийн цуврал номлолуудыг таслахгүй сонсоосоо гэж хүсэж байна. Амен. Тэгснээрээ бид эцсийн бүлэгтээ итгэмжит сайн байна. Миний итгэмжит сайн боол минь гэдэг үгийг Бурханаас сонсохын тулд бид энэ цуврал сургаалаар өрөөгдөх болно гэсэн. Амен. Хамтаа бүгдээрээ залбирцгаая.